Орхон аймагт болсон газар зүйн улсын олимпиад 25-26-ны өдөр боллоо. Олимпиад олон улсын жишгээр 3 төрлөөр явагдаж шилдэгүүдэд шалгаруулжээ. Олимпиадыг Хөвсгөл аймгийн Эрдэмийн далай сургуулийн сурагч тэргүүлж алтан медалийн эзэн болж, багш нарын олимпиадын алтан медалыг мөн Хөвсгөл аймгийн Эрдэмийн далай сургуулийн багш хүртсэн байна. Багшийн ажлыгээд 15 жил болж байна. За тэгээд улсын олимпиадад 10 удаа оролцсон. 11 дахь удаага энэ жил ингээ оролцож байна. Тэгээд ингэж оролцохдоо 4 удаа дид авраг, ингээд 4 дахь удаагийнхаа аврагыг ингээд нийт 8 удаа медаль авсан амжилт гаргасан. Тэгээд Орхон аймагт энэ жил олимпиад зохион байгуулагдаж байна. За Орхон аймаг бол надтай бас ашиггүй холбоотой аймаг. 98 онд 21 жилийн өмнө Орхон аймагаас улсын газар зүйн олимпиадад төлөөлөө оролцож байсан. 21 жилийн дараа багш болоод ингээд аймагтаа хурж ирээд ингээд оролцоод төрүүлсэндээ бол маш их баяртай байна. Ер нь сүүлийн жилүүдэд манай улсын олимпиад маань олон улсын жишгт ер нь нэлээд өгсөн тийм даалгавар дасгалын тавилан нь бол ер нь олон улсын олимпиадын жишг рүү төгсөн ийм хандлагатай болсон байгаа. Энэ жилийн материал ерөнхийдөө харьцангуй хүнд байлаа. Өнгөрсөн жил 11-р ангид ороод аймагаас гарч чадаагүй. Тэгээд энэ жил ороод аймагтаа болсон. Тэгээ багштай маш баярлж ингээ медаль авсандаа айгүй өндөр сэтгэлтэй байна. Бол онлайн тэмцээн авсан байгаа. Онлайн тэмцээнд ерөнхийдөө бол нэлийн жоохон хүндөвтөр тийм олон улсын жишг рүү нэлээд өгсөн байсан. Хоёр дахь өдөр болох өнөөдөр болохоор яг дадлага нь явагдсан байгаа. Дадлага нь болохоор яг чулуулаг хөрсгээд яг газар зүйтэй холбоотой ямар бүхий л тийм туршилт байж болох эдгээрийг гүйцэтгэсэн байгаа. Энэ одоо жил болж байгаа улсын 25 дугаар олимпиад маш их онцлог болж байгаа. Орхон аймагт маань болж байгаараа. За тэгээд аймагтаа олсон энэ улсын олимпиадад 3 дугаараар эзэлсэндээ маш их баяртай байна. За ингээд энэ олимпиад маань аймгийн засаг даргын ивэл дор явж байгаараа бид нарт одоо маш их урам цаашдаа ажлын маань одоо үнэлж байгаа, үнэлэмж болж өгж байгаагаар их онцлог байгаамаа. Мөнгөн медалийг Улаанбаатар хотын 32 болон 11-р сургууль, төрөл медалийг Архангай аймгийн Эрдэм ахлах сургууль, Улаанбаатар хотын Сант сургууль, Орхон аймгийн 1-р сургуулийн сурагч нар хүртсэн байна. Харин багш нарын олимпиадын 2-р байрт Сэлэнгэ аймгийн 1-р сургууль, 3-р байрт Орхон аймгийн 5-р сургуулийн багш орчээ. Байр эзэлсэн багш сурагчдыг Орхон аймгийн цэцэрлэгийн нэрэмжит мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ. Монгол Улсын газар зүйн улсын 25 дугаар олимпиадыг Орхон аймгийн Цэцэрлэгийн ивэл дор амжилттай зохион байгуулалт дууслаа. Нийтдээ 31 сурагч, 31 багш одоо 21 аймаг 9 дүүргээс ирж Орхон аймагт бас уралдлаа. Тэгээд үнэхээр газар зүйн олимпиадыг бас зохион байгуулалт өндөр түвшинд зохион байгуулах бид хичээсэн. За манай улс орчны урлагийн газрын хамт олон бас одоо нэгэн бодлогын хамт олон бол нэлээдгүй чармааж ажиллаа. За ингээд сая дүн гарч одоо сурагчд маань шагналуудаа авлаа. За энэ дээр бол Орхон аймгийн одоо засаг даргын нэрэмжит шагналыг гардууллаа. Тэгээд манай бас Орхон аймгийн хүүхдүүд маань багш нар маань бас 3 дугаараар эзэлсэн байна. Тэгээд хамгийн одоо өндөр шагналыг бол одоо Хөвсгөл аймгийн Эрдэмийн далай сагс бүр авлаа. Тэгээд аймгийнхаа нийт иргэдэд бас оюунлаг газар зүйн олимпиадыг бас одоо дэмжиж хамтран ажилласанд их баярлалаа илэрхийлье. Ийхүү Орхон аймагт газар зүйн улсын олимпиад амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Ирэх жил Орхон аймагт физикийн улсын олимпиад болохоор болжээ.